Өнөөдөр хэдүүлээ сүүлийн хичээлээр үзсэн одоо яг нэг үндсэн хичээлүүдэд баттгаад яг энэ юун дээр арилжааныхаа став дээр хэрхэн ороод байгаа юм бэ гэдэг дээр ажилласан за. Нэг айхтар нарийн гүнзгий шин сэдвүүд бол одоо дуусж байгаа. Одоо ерөнхийдөө үлдсэн юм гэх юм бол нөгөө CPI, PPI гэдэг нь том мэдээнүүд байгаа. Тухайн мэдээнүүд ханшны хөдөлгөөнд хэрхэн нөлөөлөд байгаа юм. Тэгвэл тухайн мэдээтэй өдрөөр бид нэр яаж ярилцах юм гэдэг нэг хичээл байгаа. Тэгээд нэг SMT-ийн талаар нэг хичээл байгаа. Тэгээд ерөнхийдөө болчихж байгаа юм. За нэг юугаа сэргээгээд хөдлөө сонсчээ да. За ерөнхийдөө бол нэг 6-аас 7 боломжит хөдөлгөөнүүд байгаад байгаа да. За time of interest буюу сонирхлын цагийн хувьд бол Лондонгийн хувьд өдөр 2:30-аас 4-ийн хооронд reversal буюу эсрэг чиглэлийн хөдөлгөөн үүсгэх тренд эсрэг хөдөлгөөн үүсгэх хүлээнэ гэдэг байгаа. За тэгээ ерөнхийдөө бол ханшны хүчтэй expansion хөдөлгөөн нь 3:30-аас 4-ийн хооронд гэж байна. Бид нар 3:30-аас 4-ийн хооронд Лондонгийн үеэр ярилж байна. Яг зэн 2:30-аас 4-ийн хооронд тэгээ 3:30-аас 4-ийн хооронд яг үндэс хөдөлгөөн явна гэж. За тэгвэл хэдүүлээ харъя л та. За нэг random нэг өдөр сонгож байгаа. Харъя л та. Ямар ч хамаагүй нэг random өдөр сонгож аваад тухайн өдрийн магадгүй Лондонгийн хөдөлгөөнийг хэдүүлээ шинжиж үзье л та. 2:30 гэсэн байгаа да. За 6 цагаас шинэ өдөр эхэлж байгаа. За тэгээ 12 хүртэл Азийн сешн явж байгаа. За энийгээ тодорхой хэмжээнд гүйлгээд за энэ ч ямар ч гэсэн өмнөх өдрийн хайлаад тэмдэглэж байна. Өмнөх өдрийн лов цаг нь энд байна. Өмнөх өдрийн хай цаг маань энд байна. За одоо Аз дээр аль нэг хай ловыг авахыг бас хүлээж болно. Гэхдээ Аз дээр л ерөнхийдөө арилжаа хийхгүй. Шинжилгээнүүд хийгээл юм гэсэн. За стап орж агаад. За Аз маань энэ хүн ч явж байгаа дуусчаа. Азийн лов цаг маань энэ доор харагдаж байна. Азийн хай цаг маань энэ харагдаж байна. За миний хувьд одоо ингээд buy sell талын liquidity-нүүд бүрдсэн гэсэн. За 12 цаг болсон. Тэгэхээр би 2:30 хүртэл ханш маань prolonged яаж явах юм харна. За Азийн ловыг бол ерөнхийдөө liquidity авчлаа. 2:30 болсон. За энэ өдрийн хооронд бид нар хөдөлгөөнүүд харна гэсэн. 2:30-аас 4-ийн хооронд бид нар гоё stop өгсөн нөхлөөр тасрын consolidation хөдөлгөөн буюу явцсан учраас тухайн Лондон сешн дээр би арилжаа хийхгүй нэ гэж харж байна гэсэн. За тэгвэл дараагийн Нью-Йоркийн хэдүүлээ харна гэсэн. 6-аас 12 хооронд. За тэгвэл Нью-Йоркийн сешний хувьд болохоор бидний time of interest 9:30-аас 10:30 хооронд smart money reversal буюу SMR явагтай хүлээн. За тэгээ ерөнхийдөө бол 9:50-аас 10:10-ийн хооронд явагддаг. За тэгээ expansion буюу үндсэн трендing чиглэлийн дагуу хүнцэн хөдөлгөөн маань 10:30-аас 11:30 хооронд явагдана гэж үзээд тухайн цагийн бүсээ хүлээнэ гэсэн. За Лондонгийн сешн явагдаад за бид нарт Лондонгийн лоо бүрдсэн байна. Лондонгийн хай цаг маань энд харагдаж байна. За time based liquidity-тэй тэмдэглэжлээ. Одоо бид нарт өмнөх өдрийн лоо, өмнөх өдрийн хай, Лондонгийн лоо, Лондонгийн хай, за тэгээ нэмэгдээд нэг Азийн хай байгаа да. За тэгвэл миний хувьд бол Азийн лоо авсан гэдгээрээ Нью-Йоркийн хувьд бол Азийн хай руу дайрах бас маталтай гэж үзсэн юм. Хэрвээ reversal явагдаж чадвал. За цагийн бүсээ хүлээж агаад 21:30 хүртэл хүлээж. За Лондонгийн ловыг авцсан. Өмнөх өдрийн ловыг бол арай авч чадсангүй та. За тэгвэл ерөнхий өмнөх өдрийн лоо руу дайрах боломжтой болов уу гэж байна. За одоо энэ чэнэс
сонирхлын бүс юугаа харна төлөө. PD-рийнүүд байна уу? Шаардлагатай юмнууд юу байна? За энд бол доортой. Daily-гийн Азийн логийн доор ерөнхийн нэг BC байгаад байна да нэг цагийн үед. Тэгэхээр миний хувьд боломжоор энэ логийг авчаад үндсэн дэш өсөлтийн хөдөлгөөн явуулбал илүү гоё яана гэж үзээд жоохон хүлээхээр. За маркет бол дөнгөж нэгдэж байгаа. Үндсэн байсын чиглэл бол дээшээ харж байгаа да. За тэгсэн чинь 930 нэгдээд шууд ерөнхийдөө дээшээ бид нарт displacement буюу shift хөдөлгөөн явагдчихж байна. За одоогор би бол setup хөдөлгөөн хүлээхгүй. Манай 10 цагаас нь доор мэдээ байна да. Улаан утасны мэдээнүүдийн өмнө бол ерөнхий арилжаад димээ. Тэгэх юм бол нөгөө урт том зүүнд гарч ирдэг учраас яаж ч зөв таамагласан. Жохон алдах гад байдаг талтай. За 10 цаг болсон. Мэдээ гарсан. Хөдөлгөөнөө хараад. За 10 цагаар бид нарт дэшегээ displacement буюу higher high гараад ирлээ. 930-ийн нээлтийн цэг маань энд бид нарт харагдчихэв. Тэгвэл би боломжоор доотлын энэ gap юм уу? Энэ gap-ийн аль нэгэн дээрээс buy ярилж харнаа гэж үзсэн. Энэ бол жоох эрсдэлтэй яагаад гэвэл бид нарт өмнөх өдрийн лоо байсаар байгаа. Stop loss simple авахын доор тавигдаад үндсэн DP Лондонгийн хай хүртэл гарч. За арилжаа. Хариулт буюу reaction авах хүлээн төлөө шууд дарахгүй. За тэгсэн шууд унаад ороод ирдэг юм байна. Яг тэгэхээр өмнөх өдрийн лоо стил авдаг байгаа учраас liquidity доор байгаа гэдгээрээ ойлгохтой аншмаа stop өгдөг байна. За өмнөх өдрийн логийг авцаа одоо өстө жинхэнэ бид нар дээшээ харах бүрэн боломжтой. Failure swing байна уу, inversion gap байна уу? Нөгөө сурсан reversal pattern-уудын айл нэгээр нь төлөө арилжиж болно гэсэн. За бүр лоо үлдээгээд лоо үсгээд унаад ороод ирдэг юм байна. За тэгвэл Лондонгийн expansion гэдгээр нь Нью-Йорк дээр хэдүүлээ бас continuation харах хэрэгтэй байж магадгүй юм. За ингэж байтал бидний 11:30 болох нэ цаг дуусна. Тэгэхээр энэ өдөрт ерөнхийдөө бол бид нар цэвэрхэн stop үүсгэдэггүй. Өгөгдөгөө гэж харчиж болно гэсэн. Том цагийн бид нарт тэгээд чухал сонирхлын бүс нэгдүгээрт байгаагүй, үнэлтийн сонирхлын бүс байгаагүй, өсөлтийн сонирхлын бүсүүд бол байсан. Том цагийн order flow дэшегээ байсан. Үндсэн чиглэлийн дагуу явж чадсангүй. Энэ өдөр бол бид нарт арилжааны stop өгдөгөө гэдэг. Нэг өдрийг өнгөрөөчих болно гэсэн. За тэнгуут нь цагаа томруулж байгаа дараагийн магадгүй маргааш нь stop үүсэж болно шүү дээ. Маргаашийн өдрийн хараад 6 цаг 12 цаг 18 цаг тэг цаг гэ маргаашийн сешнүүд. За 1 минутын чарта багасгаад харахаар ерөнхий Asia low буюу Азийн low маань энд байгаа юм байна. Asia high, London high бол авчиж байгаа юм байна. За ерөнхий Лондонгийн хувьд бол одоо би 2:30-аас 4-ийн хооронд stop хүлээнэ. Энэ үед бид нарт ямар хөдөлгөөн өгөх вэ гэдгийг харна гэсэн. За 4-ийн хооронд бид нар дахиад нэг сүртээр reversal өгч чадсангүй. Яагаад тэгэхээр энэ ч бид нарт хаяа авч чадаагүй учраас. За тэгвэл 6 хүртэл хэдүүлээд ханшаа дахиад хүлээн гэсэн. Ерөнхий заавал өдөр хэдүүлээ ингэ те. Цэвэрхэн ста бүрдэн бүртэл арилжаа хүчилж болохгүй. Яг нь үнэхээр
Тэ ингээд риск тооцоолоод энэ хавцаа high risk short гэж болно л да Азийн лог авсан гэдэг юм. А гэхдээ энэ дээр чинь бол бид нарт ерөнхийдөө үндсэндээ өмнөх өдрийн лог ч гэдэг юм уу те. Өмнөх өдөрт авдаг байгаа Азийн high, Лондонгийнх нь high, өмнөх өдрийнх нь high гэдэг 3 high тогтчлоо шүү дээ. За тэгвэл шууд Нью-Йорк хүртлэх бүлгээд маркет Нью-Йорк Лондонгийн ловыг аваад за ерөнхийдөө би 9.30-ыг хүлээнэ. За өмнөх өдрийн ловыг баг авах юм шиг байна да. За өмнөх өдрийн лов авагдсан. Одоо 9.30 хэлэх гэж байна. За time based liquidity-гээр өмнөх өдрийн лов авсан гэдэг хэдүүлээ buy ярилцаанаас тавьад харж болно гэсэн. За нэг цагийн үед бид нарт гоё point of interest шиг юм үүснэ гэхээр одоохондоо л нэг үсэхгүй. 15 минутын үед бол энд бид нарт нэг bullish balance буюу дээшээ өсөгдөг BC үлдээсэн байна та. За энэ дээшээ ингээ хаагдсан гэдгээрээ энэ чи breaker бас байж болох юм байна. За тэгээ 1 минут руугаа оруулаад төлгөөнөө хараад жоохон үнэлттэй мөнгөлж агаад үнэлтийн хөдөлгөөн өгөхгүй бол шууд ханшман дэше гараад ирж байна. Үнсөдлөхөний тав market open law энэ бас та бүгдөө л байна гэж харах юм даа. За энэ дээр бол өмнөх өдрийн лоу авчаад шууд дэшээ иргсэн гэдгээр мэдүүлээ. Маркет заавал нэгтгэс өмнө биш. Энд ч дахиад higher high хийж байгааг нь хараад энд бид нарт breaker болгоод маркет нэгдэх үед нь тэр дээрээ ерөнхий нөхцөлийн талааны хавтаас buy ярилцаанд авах боломж байсан бол бас байсан гэж харж болох юм байна. Жоох эрсдэлтэй. Гэхдээ өмнөх өдрийн лоу авсан гэдгээр мэдүүлээ. Эхлээд Лондонгийн high, Азийн high авагдсан байгаа та. За тэг өргөжлүүлээд өмнөх өдрийн high ч гэдэг юм гэсгээд жоохон риск өндөртэй ч гэсэн гоё явцсан арилжаанууд байх шүү дээ. За тэг ерөнхий ингээл 12 болоод ланч эхэлчих юм бол баг механикаар хаагаад ингэсгээд дуусгачих болт юм доо. Хангалттай гэж үзээд. За дахиад дараагийн өдрийг хараад за энд бол тухайн өдрийнх нь лов цэг нь баг энд тогтчих шиг байна та. 6 12 18 за маргаашийн өдрийн стоп. За нэг цагийн хувьд бол бид нарт нэлээд том BC үлдээсэн байна. Сонирхолтой бус. 1 минут руугаа ороод Азийн хөдөлгөөнөө бүгдийг нь хүлээгээд Хапмын утгаар бүлшээ хурдан юм байна. За. Азийн лов цэг, Азийн хай цэг 7-нд эхэлсэн байгаа. Тэгвэл 2:30-аас 4-ийн хооронд хөдөлгөөн өгөхийг хүлээнэ.
Үндсэн цагийн бүс дээр маань Азийн хаяг авсан. Боломжит short stop sell арилжаанууд харах юм байна. Liquidity-г авчлаа. За ерөнхийдөө доошо failure swing хийгээд mitigation үлдээчлээ. Тэгвэл ерөнхий энэ хавцаанаас энэ BC дээр бас байна. FCBC-ийн CB үлдээсэн байна. Тэгвэл ерөнхий энэ хавцаанаас sell арилжаанууд харах боломжтой юу гэж харна. Чадвал stop loss swing хаяхан дээр. За тэгээд Asia-гийн лоуцыг болох энэ хүртэл stop арч болох нэ гэж. За энэ тоо явах нь харъя тал. Цагийн бүсийн хувьд бол аягүй дэжгүй. Нэг зүйл би дотоо харцсан. Бид нар цагийн бүсээ харсан ирнэ, сонирхлын бүсээ харсангүй шүү дээ. Сүртэй унгаах биднэрт CB байгаагүй юм байна. Гагвага. Яа нэг сонирхолтой бүс байх болохоор ингэдэг юм аа. За дахиад хөдлөөч гэдэг бол. Бүртэн ч Лондон лоо биш юм биш үү? Азийн ловчын доорсон биш үү? За дахиад хөдлөөж байгаа дахиад сэл өгөх нь. Хараад за яг цагийн бүс дуусах үед л reversal орж ирж байгаа шиг байна да. Дахиад нэг high risk trading channel-с нэг sell дарах юм би бол. Тэгэхээр жоохон бас эрсдэлтэй яадлаа цаг маань дуусч байгаа. Цаг дуусаад ирэхээр л ер нь эрсдэлтэй болоод эхэлдэг. Ерөнхийдөө бол өмнөх cycle-ийн high low гэдэг юм уу чухал liquidity-нүүдийг авцсан байгаа даа. Азийн лоо хүртэл явах боломжтой юу гэж харна да. Одоо Нью-Йоркийн цаг хэллээ. За ерөнхий тэгэл баг энэ чи лоуингийн фут гэж жижигэнт би авчих болохоор л тэгээ явсараагаан байгаад ерөнхийдөө бол энэ бол явцсан байна шүү дээ. Баг л за одоо тэнгууд энэ чинь 9:45-аас биш 8:30-аас мэдээгээр яаж хөтлөх юм баа. Улаан утасны мэдээгээр ингээ гараад ирдэг. 8:30 яг хэлж дуусаа гэсэн. Ерөнхий бол би үндсэн би нэг энэ хавцаа хаагдаад нэг хэрцэн хоёртой арилжаа гэдгээрээ боломжийн тухайн өдрийн типи гэж юм байна. За тэнгууд тухайн өдрийн Asia-гийн лоо үлдсэн. Лондонгийн хайг Нью-Йорк дээр авчиж байгаа. 8:30-аас хойш стап хөдлөөгээд 9:30 хүртэл арилж байгаа хараад 30-аас хойш бид нарт гоё стап бүхнөө дахиад хөдлөөгээд гэхдээ Нью-Йорк юм уу Лондон аль нэг сешнэд сонгоод авсан зүгээрээ л. За өмнөх cycle-ийн хай авдаад маркетинг дэшээ цүм буудаад энэ дээр ерөөс 90 минутын cycle байхгүй байх шээ. За энэ чинь failure swing хийж үлдээгээд эргэж онжорж ирч чадах нь чадсангүй дахиад хайр хаягээд амлалтын хөдөлгөөний sell модель харагдах нь. За ингээ ерөнхий 30 болоод цаг дуусчих жаа. Тэгэхээр тухайн өдөр бол Лондон дээр стаптай байсан байна л гэж үзсэн гэсэн. 9:30 болоо дээшээс л гарч ирээд яг хөө энэчнээс хэдүүлээ нэг юм ярилж авчлаа. Дээшээ энэ market structure shift хийсэн гэдгээр нь трендийн дагуулад энэ жижигхэн gap энэ breaker-ыг шалгаж авах үед нь бид нар buy-дж болно гэсэн. Гэхдээ бид нарт тодорхой типийг авахаар
бүсүүд байхгүй байгаа те бүгдийг нь авцсан. Тэгэхээр үндсээр рискээ тооцож жоод 1 хэрцэн 2 юм уу 1 хэрцэн 3 таач гэдэг юм арилжаанууд ингэсгээд ийнэ л гэсэн үг. Ингэж ерөнхий бол арилжаа хүчлээд нэг сетап ингэх вэжтэй гэж харна. Гэхдээ яг хэдүүлгийнх нь үндсэн яг энэ цаг болон ханшны хослолын сетап маань өдөр болгон үүсэх алба байдаг шүү заа. Яг өдөртөө бол ерөнхий үүснэ. Тэр нь Лондон уу, Нью-Йорк уу эсвэл Нью-Йоркийн PM session аль нэгэн дээр нь үүснэ. Гой цэвэрхүү үүснэ. Тэгтээ ингээд бүх юмуд маань төгс байх шаардлагатай. Төгс гэдэг нь биднэрт 1 цагаараач гэдэг юм уу те. Эсвэл за болий 4 цагаараач гэдэг юм уу. Чухал нөгөө сонирхлын ханшийн сонирхлын бүс байх хэрэгтэй. Жишээлбэл энэ дээр бол биднэрт ямар ч тийм чухал сонирхлын бүс юу ч байхгүй. Заваарч жагаад ханш нь ойлгогдохгүй. Гинт задраа гараад ирсэн учраас ерөнхий оролт байхгүй л гэж хэлээд байгаа. Үнэхээр яг ямар хуу үед гоё байдаг вэ гэхээр ханшин дээр маань нэг гоё те нэг structure ч гэдэг юм уу нөхцөл байдлууд маань бүрдээд сонирхлын бүсүүд рүү орж ирээд энэ нөхцлүүд биелсэн тохиолдолд бол угаасаа хүссэн үсээгүй бидний setup гоё явцдаг. Жишээлбэл энэ орж ирж унсан шиг та. Энэ дотроо биднэрт магадгүй liquidity аваад энэ баг цагийн бүс манд харж байгаа хэрэг. Шөнө 2 Нью-Йоркийн нөгөө нэг PM session-ийн цагийн бүс байгаа. Ингээ харах юм бол time of interest, point of interest зэрэгцэж бид нарт buy модель явагдана гэж хараад байна. За дүнгууд өчигдрийн хөдөлгөөн дээр хэдүүлээ жишээ аваа л та. Бүр өмнөх хөдөлгөөнүүдийг байлаа. Өчигдрийн үед хэдүүлээ яаж арилжах хэрэгтэй байсан юм бэ? За өчигдрийн хувьд ерөнхийдөө Лондонгийн лоо биднэрт бүрдсэн. Лондон лоо. За тэгээ Азийн хай, Лондонгийн хай гэдээ 2 хай байгаад байгаа даа. Өмнөх өдрийн хаягаа Аз дээр авцсан. Лондонгийн хай, Лондонгийн лоо. За өмнөх өдрийн хаяг авцсан гэдгээр бид нар бас доошо харж болно. Гэхдээ Аз Лондонгийн хай маань байгаад байгаа. Лондонд ор manipulation хийсэн юм шиг болохоор бид нар 9:30-аас хойшоо ерөнхий баа ярилцаа харахаас өр гарцг болчихж байгаа байхгүй. За 9:30 дээр жишээлбэл Лондон лоова үлдээсэн те. Лондонгийн лоог авахгүй гэж бодож байгаа тохиол бид нар setup байж харах вэ гэхээр нөгөө 90 минутын сайкл авна гэсэн. 7-оос 8:30 8:30-аас 10 10-аас 11:30 хооронд гэдэг байгаа да. За яг энэ 3 бүс дотор бид нөгөө AMD буюу high low-да тэмдэглэж аваад аль нөхцөл маань бүртгэнэ вэ гэдгийг хүлээж авсан. За ингээ харж батал эхний 90 минутын сайклын high low маань бүрдсэн. Одоо 2 дахь 20 минутын сайкл дээр маань юу болох вэ гэхээр эхний сайклын low-ыг авчиж байгаа. Тэгэхээр би дээшээгээ тренд shift хийсэн stop үлээ. Гэтэ 9:30 хүртлээ үлээ. За 9:30-аар доошоогоо ханш маань унж орж ирсэн. Үндсэн чиглэлийн баяс маань л дээшээ яваад байгаа да. Бай гарч ирээд буцаж доошоо огцом дээшээ өсч ирээд огцом доошоо унж байгаа нь нөгөө энэ хөдөлгөөнийг маань бид нарт хэлж өгöd байгаа. Үндсэн баясаа дагуу өсч гарч ирээд эсрэг чиглэлийн хөдөлгөөн яваад тэгээ failure ч гэдэг юм ямар нэг stop үлдээгээд дээшээ явж байгаа да. Тэнгууд яг энэ ч байгаа байхгүй. Учир л хаана. Учаар огцом дээшээ гарч ирээд буцаж унаад тэгэхээр надад энэ чинь иймэрхүү stop үлдээх хэрэгтэй гэж үздэг байгаа байхгүй. Яг л энэ зураглалынхаа дагуу хэдүүлээ харна гэсэн. Бид нарт одоо бол бүр ингээд толөвч байгаа даа шүү нэгсэнд бол. За одоо тэнгууд миний хувьд орох ёстой байсан маань арай нэг цэвэрхүү орё доо гэсэн бол хаана орох байсан бэ гэхээр энэ бизнес дээрээс би орох ёстой байсан байна. Яасан гэхээр ийчээ failure swing хийгээд бид нарт mitigation block үлдээсэн. Тэгэл би энэ чэнэс ерөнхийдөө за liquidity-г авсан юм чинь гэдгээр нь зөрөгтэй дараал. Тэнгуудаа нэг хайхтар хол харалгүй Лондонгийнхаа хаа хүртэл харцсан бол хангалттай гоё
арилжаа нэг хэрцэн 3-тай арилжаа болчоор байсан байна лээ. Тэгэл эндээс заваар ч дэше гарч ирсэн ээ. Завар саргаан багт Лондонгийн аваад тэгснэ завар саргаа Азийн хаяж аваагүй те. Лондон хайчих юм шүү дээ. Примарктай. Тэгээ Азийн хаяг авнаа гэж барьж байгаад би брейк even болсон. Хэрвээ энэ дээр ингэж цэвэрхэн орлоо хийсэн байсан бол миний бүр брейк even-ш бараг авахааргүй байх шиг байсан да те. Нилээ онж орж ирсэн. Гэтэ брейк even авахгүйгээр би авчихсан санагдаад ах юм. Ингээд нэг типийг авчих боломжтой байсан байхгүй. Тэгсэн чинь би яах вэ? Хаана яг үндсэн орсон арилжаанд хаана орсон гэхээр бүр хаа байсан нэр эмчээ арилжаанд орсон. Тэгээ стоп лосс юм доор байсан. Тэгээ бүр жижигхэн риск рewardтай гэж ингэж хараад энэ доор брейк юм болоод дууссан. Гонигтай. За өнөөдөр нэг тиймэрхүү алдаагаа гаргачихгүй хаш их чанаа гэсэн. Тэгэхээр яг бидний нөгөө нэг ханш болон цагийн сонирхлын өмсөд маань нэгдсэн байгаа тохиолдолд гой сетапууд бүрддэг байна. За тэгвэл энэ дотор яг тэ энэ яг ямар сонирхлын өмсдөрөөс болж өсөд байгаа юм бэ? 5 минутын шаард руу оруулаад харчих байсан юм бэл. Та дээр бид нарт low, high, lower, low гэдэг ерөнхийдөө бол нэг иймэрхүү breaker үлдээсэн байгаа байхгүй. За тэгээ breaker-ээс сэтэлсэн юм шиг боловч энэ зүгээр л энэ доороо liquidity авч байгаа гэдэг л. За тэгээ цагаа дахиад жоохон томруулаад 15 минут руу оруулаад харцсан бол энэ бид нарт mitigation үлдээсэн байна. Энэ харлаа. Тэгээ энийг ерөөсөө эвдлээгүй. Тэгээ 15 минутын лам нь өөр ингэж амар урт зүүдтэй тагцсан учраас bullish талдаа харах нь зөв үү. За тэгээ энэ mitigation дээр давхар зэрэгцээд өсөлтийн gap үүссэн байна. Энэ болгоно бидний хувьд сонирхлын бүс болж орж ирээд цагийн бүс маань таарад зүгээр л энэ би зөрөгтэй дарах хэрэгтэй байсан байлаа. Оролт маань жоохон муу болсон. За тэгвэл хэдүүлээ өнөөдөр яаж арилжах юм бэ? Өнөөдрийн нөхцөл байдлыг хэдүүл харалт. За daily separator гэдгийг байлан дээр итгэлээ. Session breaks гэж цаанаа гэж. Окей, за өмнөх өдрийн high болон low цэгүүд маань энд харагдаж байна. За жоохон том цаг руу шилжүүлээд харчаад л. Daily-ийн candle-ийн high low-ын доор бид нарт daily-ийн BC байгаа. Өсөлтийн gap. За тэрнээс гадна 4 цаг руу оруулаад харах юм бол 4 цаг дээр бид нарт бас нэг өсөлтийн BC байгаа. Ийшээ ол шөнө ороод ирсэн. Гэхдээ өмнөх өдрийн low аваад өнцөдлгөөний дагуу тийшээ high хийж гарч ирэх боломжтой гэсэн. Өмнөх өдрийн low бас чухал liquidity. За 15 минут руу оруулаад харах юм бод 6-аас 12-ийн хоорондох Азийн low-ыг маань бүгднгийн лонд авцсан. Азийн high-ыг бас ялгаахгүй лонд авцсан. За тэгээд 6-аас 12-оос орой 6-гийн хооронд бид нарт Лондонгийн low тэмдэглэлтэй байна. Лондонгийн high бас тэмдэглэлтэй. Тэгээд өмнөх өдрийн high бид нарт байгаа даа. За ерөнхий миний bias бол өнөөдөр ч гэсэн адилхан байхгүй. Buy талтай арилжаанууд харна. Лондон болон өмнөх өдрийн low-ыг авахулж агаад buy орно гэсэн. Сонирхлын бүс маань энэ ч цагийн сонирхлын бүс маань 9:30-аас 10:30 хооронд. Тэгээ 10:30-аас 11 хооронд үндсэн гоё шир хөдөлгөөн явагдахыг хүлээнэ. За тэгээд нота багсгаад цагаар харах юм бол 8:30-аас өнөөдөр хэдүүлээ CPI-тай. Тэгэхээр 8:30 хүртэл ханш маань олигтой хөдөлгөөн хийгдэхгүй. Тэгэхээр CPI хүлээгээд 9:31 дээр за нэг 10 үеэр л бид нарт гоё оролдоо өгөх байх та. Одоохондоо бол те Лондонгийнхоо рейнж дотор байгаад байгаа учраас ямар ч арилж арах боломжгүй гэсэн. За тэгвэл энэ нөхцөл байдал дээр хэдүүлээ нөгөө бидний презентацийн дээрх зургнуудаас ямрууд нь болох боломжтой юм да. Тэрийг харчил 90 минутын сайклаар биш. За ерөнхийдөө бол бид нарт Лондонгийн high low айл нь байгаа та. Тэгэхээр
Эхний кейс бол Лондон хаяг аваад 30-аас 10 оронд sell stop Лондонгийн лоо хүртэл боломжтой. Дараагийнх нь биднэрт Азийн хай байгаа лөө. Азийн хаяг авцсан. Азийн лоогч авцсан. Тэгэхээр энэ худлаа гэсэн. Биднэрт Азийн хай байгаа тохиолдолд. За энэ дээр бол айгүй гоё юм да. Азийн хай лоог аль алийн Лондон авцсан. 8:30-аас хойшоо дээшээ previous day high буюу өмнөх өдрийн хаяг аваад тэгээ 9:30-аас 10:30 хооронд sell side delivery буюу Лондон өмнөх өдрийн лоуд руу дайрч аваад. Энэ бас боломжтой. За London expansion модель гэсэн. Биднэрт London expansion явагдаагүй юм хоёрын хооронд завсрын хөдөлгөөн явагдсан учраас энэ хөдөлгөөн явахгүй гэсэн. London дээр үнэхээр нэг чигэд авсан өгсөн мөнгөлтэй өгсөн бол таарна. За эсвэл Лондонгийн ловыг аваад бид нар шууд дэшээ эргэх боломжтой та. 30-аас 10:30 байх боломжтой юу гэхээр бас байж болно те. Лондонгийн лов авах таа зэрэгцээд өмнөх өдрийн ловоо авчиж болно те. Ийм хөдөлгөөн үүсгэж болно гэж. За тэгээд энэ дээр угаасаа Азийн лов биднэрт авагдсан байгаа учраас юм байхгүй. Аз Лондонгийн лов энэ бол бүр хамгийн боломжтой хөдөлгөөн гэсэн үг дөө. Өнөөдрийн үед минийх. Өмнөх өдрийн лов биднэрт өмнөх өдрийн лов байгаа та. Сонирхлын бүс дээр ирчин. За тэгээд Лондонгийн лов өмнөх өдрийн ловоо 9:30 үед гоё хамж орж ирээд үндсэн чиглэлийн дагуу buy stop. Энэ бол миний хувьд бол те өнөөдрийн яг үндсэн зорилго гэж хэлж болно гэсэн. За энэ ард өөр ямар хөө модель expansion бас байхгүй те. За тэгвэл 90 минутын cycle-а эхлэхээр нь хэдүүлээ харна гэсэн. За 7-оос 8:30 хооронд бид нарт бас accumulation phase байна. За энийг одоо устгахчих болно. 7-оос 8:30 8:30-аас 10 10-аас 11:30 хооронд. За энэ 3 cycle дундаа 90 минутын cycle байгаа шүү дээ. High low цэгүүдэд тэмдэглэх юм бол за баг өмнөх cycle-ийн low гэдгээр энэ ч нэг sell side нэмэгдэж байна. Тэгээд дараагийн 90 минутын high гэдэг энэ өссөөр байгаа нэг газар high тогтох баг. За тэгвэл бидний хувьд бол үндсэн distribution хөдөлгөөн маань дээшээ buy тал руугаа хүсээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ уналттай stop-уудыг хайчиж болно гэсэн. За энэ байж болох юм дээ. 7-оос 8:30 хөдөлгөөн явагдлаа. 9:30-аас тэ 10:30 хооронд бид нартай яг энэ лав үлдээгээд үндсэн distribution дэшээ гарч ирэх энэ боломжтой юм байна. Энэ хөдөлгөөн байх боломжтой. 7-оос 8:30 хооронд high low lower гэхдээ энэ ч одоо өсөд байгаа учраас бас лав ажиллах. За тэгээ 9:30-ын high бас 8:30-аас 10-ын хоорондох cycle маань өмнө cycle-ийн ловыг бас авч орж ирээд тэгээ 8:30-аас 10-ын хоорондох cycle-ийн ловыг 10-аас 11:30 лов бас авч орж ирээд тэгээд дэшээ distribution явдаг үед байдаг. Энэ бол биш явахгүй бах. Энэ явж магадгүй 8:30-аар мэдээ гарч ирээд зааварч хөдөлсөөр байгаад 10-аас бүх ловуудаа авч орж ирээд үндсэн чигийн дагуу distribution гэдэг юм да. Тэгээд ерөнхий 10:30 хүртэл sideways буюу завсрын хөдөлгөөн явуучих юм бол би тэр өдөр арилжаанд орохгүй алгасаа түлээчнэ л гэж харж болно гэсэн. Маргаан хичээлүүдэд давтаж үзэж байгаа юм. Би нэг айгүй хурдан яриа яваад байгаа. Давтаж үзэж иж ойлгоо шүү за. Маш сайн давтаж иж л хэдүүлээ нүдэнд тасна. Ер нь их амар хэцүү юм байхгүй. Нэг чухал бүс байгаа, чухал цагийн бүс байгаа. Тодорхой хэмжээний хугацаанд ханш маань энд орж ирлээ. Энд орж ирэхдээ тодорхой хэмжээний чухал лов авлаа. Үндсэн чиглэлийн дагуу эсрэг хөдөлгөөн. Ингээл ийм нэг модель. Ер нь л ийм байдлаар л арилжиж байгаа гэсэн. Би яагаад хаяада жоохон хайн хандаадаг вэ гэхээр нөгөө яг энэ нөхцлүүд маань бүрэн гүйцэд бүрдээгүй тохиолдол жоохон stop хүчээр үүсгэх гэдэг. Өөрийнхөө амиг үүсгэх гэдээ яриад байд. Яг ICT-ийн теоремор бол гоё stop-ууд бол угаасаа үүсчихдээ. Хэрэгжүүлэх нь хэцүү хэцүү. Яриа хадгалагдж байгаа уу?
Хадгалаа л би дандаа хадгалаад байгаа. Орсон лекцүүдээ бүгдийг нь хадгалж байгаа. Дараа нь та дэргэд үзэж хэрэгтэй. Дараа нь би хүмүүст те дахиад хичээл ороход ч гэсэн өөрөө дахиж нэг заадаг шаардлагагүй энэ гоё рекордонгуудаа үзүүлчих болно да. Тэгээд ер нь амар сайн бил давтчихж байна. Тэгээд би нөгөө guys энэ яг ороод энэ дээр заагаад байгаа энэ PDF байгаа шүү дээ. Яг гоо англи монгол холилдсон байгаа ч гэсэн та энэ юун дотор байгаа шүү дээ. Энэ дотор би оруулсан байгаа шүү дээ. Нөгөө ICT August bundle гэдэг байгаа энэ дээдлийн юм дотор жоохон доошоо гүйлэх юм бол 8 сар шинэ сурагчдад зориулсан bundle гэдэг байгаа шүү дээ. Тэрний хамгийн доор лекцийн PDF гэдэг байгаа. Ийшээ ороод харах юм бол яг ингээд миний нэг үндсэн бүх хичээлийн лекцүүд орцсон байгаа шүү за. Хичээлийн материалын хувьд бол хэдүүлээ юмнуудаа бүгдийг нь үзээд дууссан. Юунууд бол одоо бол зүгээр хэдүүлээ өөрсдөө лайв чартан дээр давтаад лайв арилжаанууд хийгээд явах нь л үлдсэн байгаа гэсэн. Application буюу те ингээ хослуулаад ярилцах юмуд бол за одоо биднэрт үлдсэн юм гэвэл би энийг жоохон давтуулж хагаад хоёр тэр нэг юм байгаа. 8 сарын 13. За маргаашнаас SMT оруулаад за SMT бол айгүй амархан нэг амар чухал бүл бүтэн нэг өдрийн лекц оруулаад авах шаардлага байхгүй. Expansion times за энэ жаах. За SMT орчны шинжилгээ хоёрыг нэг дор орчих юм байна. Macro delivery enter гэдэг. Тэгээд сүүлд нэг risk management тэг нэг сэтгэл зүй ороод хэдүүлээ дуусгал юм. Nice. Гэтэ би нөгөө нэг шинэ PDF татагдахгүй хаа. Зүгээр view only байгаа. Тэг. Шууд татуулахгүй гэшнээс. Яг би өмнө ингээд шууд татуулдгаар байжсэн юм а. Тэгсэн чи хараа нөхдүүд миний зүгээр хүмүүс үнгүү зааж байгаа юмыг татаж аваад хүмүүс үнтэй зараад байгаа сурагдуултаад тэрнээс болоо би ингээд файлуудаа татуулахгүй болгоцсон. YouTube дээр ч гэсэн та рекорд хийж авал авахаар байгаа шүү дээ. Өөртөө орж үзэхэд бол чөлөөтэй үзнэ. Аа татагдахгүй байдлаар оруулсан байгаа шүү сайн. За хэдүүлээ энэ юуг харж агаад үнэхээр арилж байгаа guys. Буруу таавал тэгэл данс баяртай штэ. CPI-аар арилж ба. Дараа нь арилж штэ хэдүүлээ. CPI өнгөрөөж жагаад энэ дээр жижиг юунууд үлдээсэн байгаа. Юу гэдэг үлдээ. Tagline-д үлдээсэн байгаа. Яа би одоо ингээд ICT-г орсон лекцийн ингээд өөрөө хүмүүс миний лекцийг хулгайлж нэгээд юм тавьж үлдээ гэдэг бас гоё гоё. Энэ Telegram нь одоо бүр байхаж үлдсэн. Гэтэ зөвхөн яг минийх гэдгээр нь. Энэ тэнд явж байгаа юм бол энэ миний тавьсан юм байна гэдгээр нь харж харахгүй. Тань ориг хөвлбөр надад байгаа гэдгээр би ядчил нөө хин тараага хин яваад байгааг харчихна гэдэг та. За тэр ч авах. Хүн юм өөр идүүн юм сурч ялгаа яа гэдэг шүү. За ерөнхийдөө яг энэ чухал цагийн бүсүүд яг яагаад ийм чухал байгаад байгаагийн ард ердөөсөө л хэдүүлгийнх нь бүр нөгөө анх үзсэн. Нөгөө IPTA гэдэг алгоритм маань л зөвхөн тодорхой цагийн хүрээнд л ажилладаг. Бусад цагийн үеэр ажиллагаа байхгүй дэлгүүрээдээ цуглуулж яадаг. Цагийн бүс дээр маань яг орж ирэх үед IPTA маань тодорхой чиглэлийн хүрээнд аншиг огцом захиалгууд нэмж хөдөлгөж өгч эхэлж яадаг. Захиалгууд биелүүлж өгч эхэлж яадаг. Тодорхой сонирхлын бүс дээр ирсэн тохиолдолд
Мэдээж институцийн том гарын өнөختүүд хэмжээний мөнгөөр сэл болон баа ярилцаанууд орж эхлэнтэй. Яг тэр үед огцом уналтын хөдөлгөөн дээр оролт хийж амжаагүй нөхдүүдэд ИПТА зориулагдсан. Тэдгээр хүмүүсийн жижиг микро ордруудыг энэ дээр үлдээсэн ордруудыг биелүүлэхийн тулд энэ жижигхэн өсөлтийн хөдөлгөөн маань л энэ gap руу гэдэг юм уу, inversion руу гэдэг юм уу, breaker руу ИПТА-г оруулж ирж өгдөг байхгүй. Яг тэр үед л бид нар ярилцаанд ордог гэсэн. Тэгээ ерөнхий хараадах юм бол яг бид нар л жоохон хаяада яарчдаг, би л жоохон яарад байдаг болохоос яг ингээ харахаар өчигдөр ч гэсэндээ яг энэ огцом өсөлт гарч ирсэн ч гэсэн хартаас нь ИПТА бол яг энэ gap руу ингээд оруулж ирсэн байгаа. За тэгээ ардаас нь энэ хөдөлгөөний алдсан хүмүүстэй эн чинь inversion үүсгэсэн байхад ИПТА маань энэ өсөлтийн ардаас эргээд энэ inversion руу оруулж ирсэн байгаа байхгүй. Тэгээ эргээгээд бас эн чинь биднэрт mitigation block болоод байгаа юм да. Яг энэ ИПТА-гийн үүргээ одоо яг гүйцэтгэж явж байна. За тэгвэл яагаад энэ өсөлтийн хөдөлгөөн pullback орж ирэхдээ яагаад заавал энэ fair value руу орж ирээд байгаа? Яагаад заавал энэтэй зэрэгцсэн inversion руу татаж орж ирээд байгаа? Ердөөсөө л танаа нэг ИПТА л хөдөлгөөнөө захиалга биелүүлээд байна гэсэн. Тэгээд ерөнхий иймэрхүү өдрүүд бол хэцүү. Маш хэцүү өдрүүд. Яагаад тэгэхээр энэ ч low үедэл та failure үлдээгэл shift хийж байгаа юм шиг харагддаг. Буцаал дэшээ shift хийдэг. Тэгэхээр доошоо энэ доор жижигхэн shift хийж байгаа юм шиг харагддаг та. Ингээл дэш зааварсан хөдөлгөөн яваад байдаг. А гэхдээ яг үндсэн ИПТА-гийн хөдөлгөөн маань цэвэрхэн явдаг өдрүүдэд бол ерөнхий үлдээсэн CB-нүүдээ огт эвдлэлгүй ингээд айгүй гоё хүндлээд явчихдаг. Тэгмээд үнэхээр гоё арилжаа юу гэдүүлээ сетаптай өдөр бид нэр арилжаа нэмээд гэж бас болдог байх нэ. Жишээлбэл одоо нэг иймэрхүү нөхцөлөөр гэсэн. Энд дээр жишээлбэл бид нэр ингээд баа арилжаанд орцсон байлаа гэж бодъё л да энэ чанаас ингээд. За тэгэл харахад энэ чэнэс биднэрт үнэхээр ИПТА маа BC-г үлдээсэн байна. BC рүүгээ хатгаж орж ирсэн үү? Хатгаж орж ирээд дэшээ татах үед нь дахиад оролт нэмж өгвөл энийгээ дээш нь зөөгөл break game тавьчих болно. Гэх мэтчлээ уг нь яг энэ gap-удаа давуулаад оролтууд хийчихдэг байхгүй. Энэ чинь бүрийн доор байсан шүү дээ. За тэгэл дахиад gap руугаа орж ирсэн. Gap руу орж ирэх үед нь дахиад старсан болно. Тэгэл энэ дунд gap map үлдээхгүй байж байгаад нөхөр яасан гэхэлэр зөвөр swing low-д хамт хийх гээд орж ирсэн үдгэн байгаа юм. Тэгэл энд нэг gapтай, gap-ын дээр дахиад хүндлээл яг үндсэн distribution хөдөлгөөний төлөө зөв таамаглаж байгаа юм бол ингээл бүр доороос орсон оролтоо барингаа давхар дээрээс нь хитэд оролтууд ингээд нэмээд scale-ийг явчих болдог. Энэ гэхдээ жоох эрсдэлтэй гэж байгаа юм болохоор цөөхөн үстэл гэж хэлээд байгаа. Яг үнэхээр үүс өдөр бол ашиг өгөөж өгнө. Үнэхээр энэ унж орж ирээ break-ийг авлаа гэж бодоход энэ арилжаа чинь энэ хэмжээний TP зөгцсөн байна. Хоёр дахь арилжаа чинь энэ хэмжээний TP-тэй, гурав дахь арилжаа чинь багч гэсэн ийм хэмжээний TP-тэй байна. Тэгээ энэ арилжаа чинь break-ийг болоод ингээ хаагчаад байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэн доо нийтдээ ганцхан энэ арилжаагаар дэше энэ хүртэл бариад 116 pip барих байсан бол энэ чинь 91 хажууд нь 53 31 гэдэг юм 116 байтугай ашигтай гарах боломжууд бас байдаг гэсэн үг. Даанч сүүлийн үед нөө зуны улирал гэдгээрээ айгу муухай хөдлөд байна л да ханш. Тэгээ улирлын чанартай ханш маань тодорхой хэмжээний хөдөлгөөнүүд хийгдэнэ. Яг нөө хэлсэн да. 7 хоногийн нэгд өдрүүдэд хөвчлээ accumulation ч гэдэг юм уу, 2 дахь өдөр manipulation ч гэдэг юм уу, 3 дахь өдөр distribution ч гэдэг юм уу явдаг бол ялгаа авахгүй улирлаараа ч гэсэн Өвөл гавар 100 намар гээд ээлжлээд үлрэл болохоо хүчин чадал нь ямар хөө байхаас хамаарат өөр жишээлбэл хэдүүлээ цагаа жоохон томруулаад харах юм бол хаврын үлрэл бол амар байлаа шүү дээ. Энэ manipulation орж ирдэг. Хавар 3 сард. Тэгээд дээшээгээ 100 болоод ерөнхий баг 6 сар эхлээл Ой, чи нэг цаг шүү дээ. Би daily харах гэсэн шүү дээ. Энэ шүү дээ. Хаврын уналт manipulation орж ирэл, үлийн accumulation, хаврын manipulation, distribution эхлээл. Тэгэд ерөнхийд 6 сар
6 сар эхлээл хөдөлгөөн нь аюул удаан өсөлттэй. Эндээс энэ хүрэхэд 43 өдөр болсон бол дээш 33% өгөөжсэн байна те. Тэгэхээр эндээс энэ хүртэл 15% яг энэ өсөлтийн бараг талтайнд үзэхэд хөдөлгөөн 91 өдрийн турш 2 дахин удаан явсан байгаа байхгүй. Тэгэхээр зуны улиралд яалтч хөдөлгөөн удаан ширчдэг. Тэгээд 9, 10, 11 саруудад аюу амар хөдлөөд 12 сард бас жоох удаан. Тэгээд цаашаа гайг болчихдог. За, өнөөдрийн байс ерөнхийдөө л яг энэ сонирхлын бүс юм уу эсвэл доотлын энэ сонирхлын бүс дээр л тулгуурлаад харилж байгаа юм да. Нэг бол ингэж оруулж ирээд ингэж харна. Нэг бол энэв хэмжээ нь ингэж оруулж ирээл ингэж харна гэсэн сонголт байна да. За тэгээ ханш ямар хуу хөдөлгөөг тэр үед нь л хэдүүлээ харьцаж ярилж байна да. Өнөөдөр ямар ч байсан энэ ч дотроо лайв трейдинг ингээд давхар би хоёр зэрэг YouTube дээр хийж байна. Та тэгээд YouTube-ээс хоцролттой лайв үзэж байхаар миний Discord-ын ширийг хоцролтгүй үзээрэй. Үгүй энэ дотроо ширийг авчихна. Асуухамнуудаа чөлөөтэй асуугаад. За. Backtest маягийн зур нэг сэргэн санах маягаар л өнөөдөр авчлаа. Би яг нөгөө Synthig-ийн PDF-ийг бэлдээгүй байсан болохоор өнөөдөр жоохон толгомдаад оцорчлоо нөгөө сэдвүүдээ нөгөө дэндүү хурдан төрүүлээд үтсэн чинь ингэчдэг юм байна. За тэгээд маргааш хэдүүлээ SMT тэгээд юу үзнэ. Мэдээний хөдөлгөөнүүд. Тэгээд дараагийнхаа хичээлээр хэдүүлээ. За асуухамнууд байлгаа асууж болно. Өчигдөр хичээлээс ойлгоогүй юм ч гэдэг юм. Асуухамнууд байхгүй бол хэдүүлээ шууд юу яа. Feature safety-гээс жоох өөр хөдөлсөн баха. Энэ жоох өөр хөдөлсөн баг шүү. Features тэр бүр амар зүү татчих матаад өчигдөр бүр халаа хийсэн ш таа. Бүр гинт амар өгч байгаа юм шиг зүү татдаг юм. Тэр энэ үү? Аим шиг зүү татсан ш. Тий энэ брокер болгон дээр нь баруун талын үнэлгээнүүд өөр идэв шүү за. Features-ийнхаас үнэлгээ нь өөр идэв шүү за. Тэгэхээр та нөгөө нэг дагаж арилжих байгаа бол баруун талын үнэлгээг нь биш яг нөгөө ханшаа нарж хагаад хаахан цэгээс орсон байна. Тэндээс нь л яг дагаж орох бол хажуу талын үнэлгээ харж орох юм бол айгу худлаа орох гэдэг юм шүү за. Жишээлбэл Paperstone дээр одоо 23565 гэж байгаа бол Features-ийн chart-н дээр 23643 ч гэдэг юм шал ондоо байгаад байдаг. Тэгээ XM-ийнх бас шал нэг ондоо ч гэдэг юм те. Тэгээ мотих шал нэг ондоо бүгд өөр ондоо байна. Гэхдээ яг хөө нэгдсэн яг энэ Features-ээс дата авч байгаа айхтар зүйлч хэлдэг юм дөө. За guys тэгвэл асуухан байхгүй бол рекорд